Ихэвчлэн орой амгалан айлтгая. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн хилцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхэлж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид бүсчилсэн хөгжил, брэнд, бүтээгдэхүүн гэсэн сэдвийн хүрээнд хилцүүлгээ хийхээр 600 гаруй студид эрхэм зочтой урьсан. Урилгыг хүлээн авч ирсэн зочтой баярлалаа илэрхийлье. За тэгэхээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2024 онд баталсан. 2028 он хүртэл хөгжүүлэхтэй. За энэ дотор бол мэдээж одоо юу гэдэг үндэсний бүсчилсэн хөгжлийн асуудлыг бол тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдв яагаад хүнсний хувьсгалаар хийх гэж байгаа мөртлөө бүсчилсэн хөгжил гэд ярьчваа гэж бас үзэгчд маань бодож магадгүй. Тэгэхээр би шууд хүрээлэнгээс асууя гэж бодож байна. Мэдээж бүсчилж хөгжих гэж байгаа юм бол энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнтэй энэ бүсчилсэн одоо үзэл баримтлал те бүсчилсэн энэ бодлогыг яаж уялдуулах гэж байгаа, яаж үр дүн гаргах гэж байгаа, анханасаа ер нь уялдуулсан юм уу? Эсвэл одоо цаашдаа үлдэж байгаа одоо хүнсний хувьсгалын үлдсэн хугацаанд нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг энэ одоо хүнсний хувьсгалын бодлоготой уялдуулах гэж байна уу гэдэг ийм асуулт байгаад байгаа. Энэ дээрээс эхлээ хариултаа. За баярлалаа. За телевиз үзэгчид та бүхэнд орой мэндийг хүргэе. За бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал Монгол Улсын их хурлын 24 оны 64 дугаар тогтоолоор батлагдсан байгаа. За Хангай, Баруун, Зүүн, Говийн, Төвийн, за Улаанбаатарын гэсэн нийт 7 бүсийн эдийн засгийн 7 бүсийг бол баталсан байгаа. За мөн дээрээс нь болохоор макро түвшний 7 бүсийг баталгаас гадна орон нутгийн хэмжээний 91 бүсийг бол микро түвшинд баталсан. За энэ хүрээнд бол микро бүсийг батлаад одоо хүнсний хувьсгал за дээрээс нь энэ нөгөө үндэсний хэмжээнд өрнөж байгаа нийт 4 хөдөлгөөнтэй бол энэ микро бүс бол бас салшгүй холбоотой. За мэдээж Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр бол хүн ам таруу суурьшсан. За тэгээд микро төвүүдийг батлаад микро бүсүүдийг баталснараа тухайн одоо бүсэд амьдарч байгаа одоо малчид, хоршоологчид, тариаланчид маань одоо нэгдээд өөрсдийн одоо брэнд бүтээгдэхүүнийг гаргах, за өөрсдийн орон нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг тодорхойлон түүнийхээ одоо үр шимийг хүртэх ийм боломжтойгоор тийм баталсан. Ингэж уялдуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн гэсэн үг үү тий? Тийм, ирээдүйд одоо Монгол улсад бүтээгдэхүүн нийт үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг илүү олон болгох. За бүр цаашлуул түүнийгээ одоо урт хугацаанд бол мэдээж экспортлох ийм зорилтыг тавьж энэхүү одоо бүсийг баталж хөдөлгөөнүүд үндэсний 4 хөдөлгөөнүүдийг бол уялдуулан ажиллаж байгаа. Эрдэнэ сайхан дараа тэгэхээр хоршоологчид илүү ингээд бас ингээ хоршоод хүмүүс нийлж агаад хоршоод өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ гаргаад тухайн онцлогтой тохирсон юм гэж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь Чулуун чимэг даргын хэлж байгаачлан энэ бүсчилсэн хөгжлийн бодлоготой таны хариуцж байгаа жижиг дунд үйлдвэрийн энэ бодлогыг ингээд нийлүүлээд аваад явна гэхэд бодлогын хувьд одоо юу гэдэг юм бүтцийн хувьд ч гэх юм уу магадгүй энэ нэг юм өөрчилж нийцүүлэх ийм хэрэгцээ шаардлага үүсэж байна уу? За энэ үнэхээр бас цаг үеэ олсон одоо ажил эхэлж байна гэж бодож байна. Мэдээж одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал, за цагаалт, тийм ээ тэр бум мод гээд хөдөлгөөнүүд бол цаг үеийнхээ асуудлыг шийдэх гэж онж гарч ирсэн бодлогод. За мөн одоо бүсчилсэн хөгжил буюу Монгол Улсын засгийн газраас гаргаж ирж байгаа энэ бодлого маань өөрөө Монгол улс хэтэрхий тархай утрахай байна. Аймгийн хэмжээнд шийдэгдэхгүй асуудлууд байна. Тэгвэл ижил төстэй газар зүйн хувьд ойролцоо байгаа аймагуд асуудлаа нийлж шийддэг, бие биенээ нөхдөг, эдийн засгийн араа том болгосон ийм байх бодлого чиглэл рүү чиглэж байгаа. Тэгэхээр энэ хоёр бодлого маш сайн уялдаж байгаа. За энэ дотор бол одоо би маш их баярлж байгаа юм бол брендинг гаргаж ирээд өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бай, томоохон үйлдвэрлэл эрхлэгчид бол зах зээл дээр бүтээгдэхүүнээ үн цэнтэй гаргаж иж илүү ашиг орлого олдог. За зүгээр нэг ус байлаа гэж бодоход 1000 төгрөг, брендийн ус болоод ирэхээр 1500 төгрөг. Тэр цаана одоо ашиг шингэж идэг, брендийн үнцийг шингэж идэг. Тэр хэмжээгээр чанартай, найдвартай байдаг. Тэр энийг үүсгэнэ гэдэг маань үйлдвэрлэгчтэй, тэр брэнд бүтээгчтэй дэмжих гэж байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн салбар өөрөө жоох онцлогтой. Томоохон аж ахуйн нэгжүүд бол брендийг үүсгээд анханаас нь маркетингээ хийгээд ингээд явдаг. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бол за би энийг хийчигээд явжгаад бүтээгдэхүүний брендинг болж ирэх үед оюуны өмчөөр нөгөөхөө эзэн байхаа бол алдсан байдаг юм маш олон тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ дээрээс уялдаад бид нар яах ёстой вэ гэвэл жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань одоо бүтээгдэхүүнээ үн цэнтэй зарах, нэгж бүтээгдэхүүний ашигыг илүү байлгахын тулд анханасаа брэнд гэдэг зорилго руугаа ороод за нэгж компани дангаараа чадахгүй бол бүсчлээд, хоршоод тийм ээ хамтраад кластер болгоод ижил төрлийн 5 компани нийлээд
нэг брэнд гаргаж ирээд тэндээ бүтээгдэхүүний үнэтэй зараад авдаг байвал энэ одоо болгоно зорилго. Би бас шууд оюуны өмч рүү холбомоор байна л да. Эрдэнэ сайхан даргын яриаг яг саяны ярьж байгаа яг үнэ. Ингээл нөгөө шинэ бүтээгдэхүүнээ гаргах гал технологийн шийдлээ хийгээл ингээл цаг хугацаа ингээл явж ил эн чинь минийх шүү гэдгээ нөгөө баталгаажуулж амжаагүй байтал бас алдчих. Тэгээд нөгөө эрсдэл хүлээгээд эхлэн шүү дээ тий. Тэгэхээр ийм нөхцөлд бол ер нь та анханаас нь одоо жишээ нь өнөөдөр энэ хүнсний хувьсгалын хүрээнд ч шинэ бүтээгдэхүүн гаргаж ил байна тий. Бүсчилсэн хөгжлийн кластераар хөгжүүлэхийн бодлогын хүрээнд шинэ юмнууд гаргаж ил байна. Энэ юмаа яаж одоо патентжуулж өөрийн гэсэн одоо үнцэнтэй болгох вэ гэдэг дээр ямар одоо зөвлөгөө бас мэдээллийг өгмөр. Тэгэхээр үйлдвэрлэгчдийн хувьд одоо шинээр бүтээгдэхүүн бий болголоо тий. Тэр нь магадгүй одоо цоошин технологиор үйлдвэрлэж хийж болно. Тухайн бүтээгдэхүүн өөрийн гэсэн барааны тэмдэгтэй байдаг. Сав баглаа бодолтой байдаг тий. Тэгэхээр эдгээрийг хамгийн түрүүнд бол оюуны өмчөөр баталгаажуулах хэрэгтэй. Бүртгүүлэх. Эсвэл патентээр хамгаалуулах. Ингэхгүй энэ нь болохоор маш олон эрсдлээс хамгаалж идэг. Хамгийн түрүүнд одоо өөр этгээд тухайн бүтээгдэхүүний барааны тэмдгийг дуурайлгаж хийх ч юм уу тэ хуурамчаар үйлдвэрлэх. Эсвэл сав баглаа бодлын дуурайлгаад хийх. Эсвэл хэрэглэгчийг төрөгдөлд оруулах үс тийм төсөөтэй байдлаар үйлдвэрлэж одоо ингээд төрөгдөлд оруулж ингээд яхаас сэргийлж байгаа. Ийм эрсдлүүдээс сэргийлж байгаа. Өөр нэг эрсдэл нь юу байдаг вэ гэхээр би нэг бүтээгдэхүүн гаргаад нөөдөлтөө нөгөө барааны тэмдэг нэр өгөөд те ингээ үйлдвэрлэлээ явж идэг. Энэ нь өөрөө нөгөө санамсаргүйгээр хүний оюуны өмчийн эрх зөрчөө явж идэг. Давхардцсан. Тэгэхээр юуны өмнө бүтээгдэхүүн үйлдвэрлээд яг ингээд шинээр гаргахдаа манай оюуны өмчийн мэдээллийн цахим сан байгаа. Тэрэнд ороод нэрээ эхлээд хайгаад үзчих хэрэгтэй. Давхардж байгаа юм бэ нүггүй те. Тэрнийхаа дараа одоо бүтээгдэхүүний загварын тэр сав баглаа бодлоо бас үзчих хэрэгтэй. Тэгжээж оюуны өмчийн газар одоо ингээд бүртгүүлжээж тэгжээж нөгөө хамгаалттай зах зээл рүү орох ийм шаардлагатай. Магадгүй тухайн үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн яг ямар явцтай явж байхад нь энэ үйл ажиллагаа хийх ёстой. Бүр яг эхлэхээс өмнө юм уу бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ эхлэхдээ л яг давхар энийгээ явах ёстой юм байна. Хүүхэд төрлөө ихэд шууд одоо ингээл төрсний гэрчлэг авахтаа нэр өгдөг шүү дээ. Тэрнтэй адилхан л яг бүтээгдэхүүн гаргахдаа л яг энийг нэг оюуны өмчийн стратеги хамт аваад явах хэрэгтэй. За хүнсний хувьсгалын бас яг төлөөлж ирсэн би мөнгөсгөөс асуух гэдэг. Ерөнхийдөө энэ нөгөө бүсчилсэн хөгжилтэй хүнсний хувьсгалын одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн сансан үндэсний хөдөлгөөнийг ингэж нийлүүлж, нэгтрүүлж, тэ нэг одоо бас бодлогод зангилагдаад цаашаа явуулах юм бол бас үр дүн яаж гарна гэсэн тооцоол байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн маань одоо 2022 оны 6 сард улсын хурлаар тогтоолж 36 дугаар тогтоолоор албачлсан байгаа. За энэ хүнсний хангамж одоо аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн маань бол 114 арга хэмжээг 5 жилийн хугацаанд одоо тодорхой үр дүнд хүрч ер нь бол суур үр дүнгээ Монгол улс 5 жилийн хугацаанд хүнсийг яаж дотоодоос хангах юм, цаашлаад аюулгүй байдлыг яаж шийдэх юм, энэ чиглэлтэй бол бодлогод хийгдэгээр холбогдох төрлийн 35 байгууллагууд үүрэг чиглэл өгсөн 5 жилийн хугацаатай энэ ажил явж байгаа. Тэг ингээд одоо Монгол Улсын засгийн газраас одоо энэ бүсийн зөвлөлийг өргөдгсөн хуралдааныг одоо сая 2024-25 оны 4 сарын 14-нд ханган бүсээс эхлээд хийж байна. За ингээд сая 4 сарын 28-нд хойд бүсээр бас зохион байгуулагдлаа. За ингээд ер нь бүсийн онцлогоос энэ хүнсний хангамж одоо хангамжтай холбоотой энэ хүнс хөдөө аж ахуйн талдаа энэ хүнсний түүхий бүтээгдэхүүнийг яаж одоо бүсийн онцлог шингээсэн, орон нутгийн онцлог шингээсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох юм. За үүнийг одоо орон нутгийн аймгийн тамгын газар нь орон нутгийн иргэдэн өөрсдөө хэрхэн одоо чанар хүртээмжийн хүлээн зөвшөөрдөг юм. Ингээд цаашлаад одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний гол зорилгод одоо энэ брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулж байгаа. Цаашлаад энэ брэнд бүтээгдэхүүнтэй холбоотой энэ ажлууд маань хэрхэн уялдаатай ажиллах вэ гэдэг нь бол одоо гол зорилго нь бол цаашлаад Монгол улс экспортлогч бай. Гадны оронд Монголын бараа бүтээгдэхүүнээ гаргадаг. За холбогдох шаардлагатай Монголын зам одоо ёс заншилтай холбоотой бүхэл бараа бүтээгдэхүүнээ цаашлаад экспортлогч улс бай гэдэг л томоохон зорилттой хамтран ажиллаж байна.
Баярлалаа. За тэгэхээр бас засгийн газар ерөнхийдөө ингээд бас нөгөө бүсүүдээрээ ингээд хуралдаанаа тий анхдугаар зөвлөгөөнөө ингээ хийгээ яваад байгаа нь бас тухайн орон нутагт нь онцлог давуу тал, орон нутгийн иргэдийн бас дуу хоолойг сонсъё тий тэдний хүсэмжлэлийг бас бодлогодоо тусгая гэсэн юм зорилго явж байгаа. Тэгээ тэр хүрээнд ч гэсэн энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн буюу юу гэдгийг бүсчилсэн хөгжлийн энэ бүрдэл баримтлалыг яаж бид нар нэг цул явах. Бид нар ингээл нэг ажил явахаар ингээд тус тустай юм хийгээл хэдэг тий. Ингээд салбар дундын ямиг ингээд тус тустай хийгээд тэгээ үр дүнд хүрэхгүй өдр цаг хугацаа алдсан юм байдаг. Тэгэхээр өнөөдрийн жишээлбэл брэнд бүтээгдэхүүн гэж ярихаар соёл урлагийн газраас би одоо мөнх цул даргаагаа урьсан үзэгчдэд бас сонирн бахах. Юуг одоо брэнд гэх юм тэгээ соёл урлагийн салбарт тий гэдэг ч юм уу. Тэгээ тэр нутгийн биет болон биет бус үүдийн энд орд юм ордгүй юм уу. Тэгээ энийг тэгээд бас брэнд гэдэгтэй холбож болдго юм уу ч гэдэг юм. Энэ дээр хариулт өгөөч. Телевиз үзэгчтэй нараа мэдээг хүргэе. Ер нь бол брендинг гэдэг маань өөрөө хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл. За тэгээд тэмүүлэлт нийцсэн одоо нэг толботой тэгээд нэг ингээд өөрөө ингээд дэлхийн цаан санаачлагыг хүртэл одоо хөгжүүлээд тэгээ энэ өөрөө дэлхийд гарахын боломжтой болгож өгдөг брендинг гэдэг бол юм өөрөө урлаг талаас нь урлаг гэж үздэг. За дэлхийн улс орнууд одоо энэ дайршлын 90-100-д бас өөрийн гэсэн үндэсний брэндүүдээ үүсгэж тэрээр өөрийнхөө улс орнуудыг одоо сурталчлах ажлыг хийж байна. За Монгол улсын хувьд ч гэсэн муу ялгаагүй бас үндэсний нэгдмэл үнэл зүйлээ тодорхойлоод тэгээд цааш өөрснийхөө хөгжлийнхээ тэмүүллийг илэрхийлэх Go Mongolia брендинг хөгжүүлсэн. За энийхээ өрөөнд ч гэсэн Монгол бас өөрийнхөө улс орноо дэлхийд таниулах ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа. За орон нутгийн брендингийн хувьд аваад үзэх юм бол орон нутаг бол өөрийнхөө тийм брендингтэй байх, бүтээгдэхүүнтэй байх талаар одоо ярьж байгаа. Тэгэхээр орон нутгийн брендинг өөрөө тэр бүс нутгийнхаа онцлогийг шингээсэн байдаг. За дээрээс нь соёлын үеийн онцлогийг тусгасан ийм одоо үндсэндээ бол тийм брэнд нь өөрөө бол яг нөгөө үндэсний одоо брендийн архитектурын одоо үндэс тулгуур нь болж өгдгөр энэ онцлог байдаг. Тэгэхээр энэ брэнд гэдэг маань өөрөө бас яг ингээд нөгөө үндэсний нэгдмэл үнд зүйлийг бичүүлэх тэгээд тухайн нутгийн иргэдийн одоо амжиргаанд сайнаар нөлөөлдөг тухайн орон нутгийнхаа одоо эдийн засгийг хөгжүүлдэг те. За мөн тэгээд энэ брэнд тэгээд бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө тухайн орон нутгийнхаа бас бахархал болж өгдөг гэж үздэг. За бид одоо жишээлбэл мэдээж энэ орон нутгийн брендийг хөгжүүлэхэд бол бодлого, стратеги тийм үү санхүүгийн янз бүрийн дэмжлэгийг одоо усаас үзүүлэх ёстой. За энэ ажлуудыг ч гэсэн бас хууль эрх зүйн орчинд бас нэлээд баталгаажуулж явж байна. Сайхан одоо жилийн өмнө батлагдсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль байгаа. Энэ хуулийн дээр бол одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр одоо бүх одоо засаг царгааны нэгжүүдэд үүрэг өгсөн байдаг. Үүргэжүүлсэн юм хуулийн залттай байдаг. Дээрээс нь бас яг орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох талаар одоо орон нутгийн засаг царгааны нэгжийн байгууллагууд одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах, за бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцад нь одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын асуудлуудад тусгасан байдаг. За нөгөөдгөөр бас энэ соёлын энэ брендинг хөгжүүлэх чиглэлээр ялангуяа соёлын битсэн үеийн одоо брендинг одоо орон нутагт яг өөрийнх нь одоо хөгжүүлэх чиглэлээр нэлээд том ажлуудыг нэгдсэн сурчлагаагаар одоо манай соёл спорт альж жуулчлалын яамнаас зохион байгуулдаг. Энийн нэг тод жишээ бол одоо нүүдэлчин дэлхийн соёлын фестивалыг амжилттай зохион байгуулж байна. Энэ үндсэндээ бол одоо нэгсэндээ ивент дундаа дэлхийд алдартай ийм том Монгол улсыг илэрхийлэх, соёлыг илэрхийлэх чадах ийм фестивалыг одоо бид нэр бойжуулж байгаа гэж ойлгож болно. За энэ чиглэлээр бид одоо соёлын битүүсийн 7 хайсан өрөөнд 360 гаруй одоо үеийн төрөл зүйлийг танилцуулж байдаг. Баярлалаа. Тэгэхээр Чулуунжимгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах ийм удирдамж гарсан байлаа. Би тэгээд тэрийг нэлээд сайн одоо нэг бид нар ярьдэн штэ ингээд нэг мотивац өгөн те одоо илүү хүмүүст урам зориг өгөөд бүсчилсэн буюу эсвэл одоо тэр хоршоодороо хийгээд эхэлсэн ямиг яаж бүсийн хэмжээнд, яаж олон улсын хэмжээнд болгохын ч гэдэг юм уу тий. Тэгэхээр орон нутгийн одоо юуны ч гэдэг энэ удирдамж бол нэлээд нарийн гарсан байлээ. Тэгэхээр энэ удирдамжийн хүрээнд олон нийтийн оролцоо, тэр хөдөө орон нутагт байгаа иргэдийн оролцоо, бусад энэ салбар дундын оролцоог яаж хангахын гарсан удирдамжийн хүрээнд бас мэдээлэл өгөхгүй юм. За брэнд бүтээгдэхүүн шалгаруулах тухайд болохоор хамгийн эхлээд бол нөгөө брэнд бүтээгдэхүүн гэж юу вэ гэдэг тал дээр илүү их анхаарч одоо судалгаа бас хийсэн. За тэгэнгүүт брэнд гэдэг чинь өөрөө болохоор
нэг байгууллагын брэнд гэж байдаг. Маш олон төрлийнх байгаад байгаа. Одоо байгууллагынх, за дээрэс нь орон нутгийнх, бүсийнх, за тухайлбал одоо хувь хүний брэнд гэж байдаг те гэх мэтчлэн. Одоо энэ брэнд бүтээгдэхүүн шалгаруулахын өдөртөмж дээр бол илүү орон нутаг болон бүсийн хэмжээний брэнд бүтээгдэхүүнийг бол шалгаруулъя гэдэг төвшин дээр бол одоо оролцогч байгууллагууд маань одоо нэг санал нэгдээд тийг шалгаруулахаар бол өдөртөмж бол батлагдаад 5 байгууллага хамтраад баталсан байгаа. 4-р сарын 18-наас 6-р сарын 23-ны өдрийг хүртэл одоо 7 эхлээд түрүүн дурдсанчлан нөгөө нэг 91 орон нутгийн хөгжлийн төв 91 одоо микробус дээрээ нэгдүгээр шалгаруулад орон нутгийн онцлог бүхий тэр мэдээж 2 болон 3 сумын дундаас ямар ч байсан тэр нэг газар нутгийн онцлог за одоо хүн амын одоо аж ахуйн тэр ахуйн онцлогоос хойш эхний нэгдүгээр шатныг ясанд орон нутгийн онцлог бүтээгдэхүүн гэж гарна гэсэн үг үү тий? Тухайлбал энэ дээр Эрдэнэ сайхан дарга нэг жишээ татаатаач жишээ нь яг яаж оролцвол нэг юм хүний түүхтэр ч юм уу нэг жишээн дээр тулгуурлаад зөндөө байлгүй яах вэ? За одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл нэгдүгээр шатны тухай ярьж шүү. Тий одоо хангаан бүсийн гэхэд амин чанар гэдэг уурга гаргасан. За энэ өөрөө сарлагаас одоо түүхийн үедээ гаргаж аваад хүний биед маш сайн. За энэ өөрөө брэнд болцсон. Гэхдээ энийг брэнд болгож байгаагийн гол зорилго юу вэ гэхэлэр үнцэн шингээж нөгөө ашгийг нь илүү байлгах. Нөгөө талдаа лангуун дээр байгаа хоёр уснаас харахгүйгээр брендийг хараад нэрийг хараад сонгоод авдаг үнэтэй байна уу гэж энэ системийг л бий болгох гэж зориуд байна. Тэгэхээр орон нутгатаа сайн явж байгаа сая тэр одоо би компанийн нэрийг санахгүй байна. Амин чанарыг бий болгосон компани өөрөө аль хэдийн брендийг үүсгэчихэд байгаа. Энийг бид нар сурталчилж улс орон даяар таниулах, цаашлаад экспортод гаргах. За бүсчилсэн хөгжил яагаад энийг хийгээд унаваа гэхлээр өөрөөр хэлбэл бүсдэр байгаа хүн одоо асуудлуудын хамтраа шийддэг тэндээ аз жаргалтай байх. Ашиг орлого сайтай байх. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэх гэж. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бол үйлдвэрлэгчд маань бүтээгдэхүүнээ үнцэнтэй зарж чадвал ашиг орлого нь нэмэгдвэл орон нутгатаа тэрийг хийж чаддаг байх юм бол орон нутг руу чиглэнэ. Энэ олон асуудлыг шийднэ. Хотын нөгөө бөглөрл тийм ээ. За тэгээд олон улсын хэмжээнд гарах. За бид нар мэдээ цаашлаад зорилго бол олон улсад гарах. Эхний ээлжинд орон нутгатаа танигдах. Тэгээд дараа нь бүстэй танигдах. Тэгээ үндэсний хэмжээнд. Тэгээд экспортод гарах энэ олон үе шатуудаас эхнийхийг буюу орон нутгатаа танигдах, бүс нутгатаа танигдах хэмжээнийхийг хөхөлн дэмжиж байгаа. Энэ зөвхөн брэнд гэдэг ямыг шалгаруулад орхих биш. Энд байгаа төрийн байгууллагууд, дээрээс нь орон нутаг, олон байгууллагууд энэ нэгэнт брэнд гэж шалгарсан аж ахуй нэгжийг цааш нь патентжуулах тийм ээ хүлээн зөвшөөрүүлэх бүтээгдэхүүн үн цэнтэй байх дор хаяад одоо зүүн бүсээс гарсан тэр брэнд бүтээгдэхүүнийг зүүн бүсийнх нь төрийн байгууллагууд итгэл үнэмшилтэйгээр худалдаж авдаг байх энэ болгон чинь дэмжлэг болоо явах. Энэ дээр нь энд байгаа төрийн байгууллагууд хамтарч брендийг нь бий болгох тэрийг цааш нь хөгжүүлэх тэгээд ашиг орлоготой болгох энэ бас ганц компани асуудал шүү. Мэдээж одоо тухайн орон нутгад тэр усыг ганц л компани хийдэг бол тэрний асуудал. Олон компани байвал олон нэртэйгээр хинч мэдэхгүй хэрэглэгчид төөрөөд байх юм уу? Эсвэл нийлж нэг брэнд буюу нэг бүтээгдэхүүн гаргаад тэрийг нийтэд сурталчлаад үн цэнтэйгээр зарах юм уу гэдэг асуудал руу хүртэл орж байгаа. Тэгэхээр энэ дээр үйлдвэрүүд хамтарч нэгдэж кластерлах асуудал байна. За хоёрт нь таны хэлээд байгаа оршооны асуудал. Малчт маань яг л энэ зарчим. Сая өнгөрсөн жилийн зуднаас өмнө амиа бодчихсон. Би малчин байлаа гэхэд Баян Үлгэн аймгаас байна уу, Доронт аймгаас байна уу, Маха бордод дээр очиад Улаанбаатар руу явдаг. Тэнд очисон ченжид хэлсэн үнээр нь ноолуур ноосоо өгдөг. Тэгвэл хоршоод ирэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань яг төлөвлөлттэй болоод улс орны хэмжээнд Монгол улс жилд төдийн төрлийн бүтээгдэхүүн ингэж гаргана. Үнэн төд байна тийм ээ. За нөгөө малчт маань дангаараа портер дээр бензин досоо үрээд явдаг биш. Хоршоогоор дамжуулаад зах зээл рүү нийлүүлдэг. Улаанбаатарт байгаа хэрэглэгч тэр хоршоон дээр байгаа нэг хүн очиод хяналт тавьчихна. Малын эмч юм уу одоо мэрэгжлийн хяналтын байцаагч. Тэр нь Улаанбаатарын хэрэглэгч яг мэрэгжил үйлдвэрийн аргаар хийсэн махыг хэрэгэлдэг. Гэт ингээд үзэхээр системтэй болж ирээд хяналт тавигдаад хэрэглэгчдэд ч ашигтай, үйлдвэрлэгч ашигтай. Бидний нөгөө хэлээд байдаг ченжийн тогтолцоог энэ болгон дээрээс нөгөө ченжээ олоод байгаа ашгийг үйлдвэрлэгч хэрэглэгч хоёр олдог. Энэ систем рүү оруулах нь хамгийн зөв байх.
Би энэ удирдамжийг харсан нэлээд олон газрын лавл 5-6 газрын юм хамтын юм байх юм байна. Оюуны өмч байх юм байна, соёл урлагийн байх юм байна, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэл ерөнхийлөгчийн намын газар ч гэдэг юм. Тэгээ ингээд харахаар за энэ үйл ажиллагаа эргээд нөгөө бүсчилсэн хөгжилтөөгөө яаж уялдах гэдэг нь том бодлого руу жижигээсээ дунд руу дундаасаа том руу яаж орох юм бэ гэдэг энэ нөгөө каньверийн энэ юм нь өөрөө бас зөв явчихаасаа гэсэн юм харагдаад байна л да. Тэгээд нөгөө удирдамжид тусгасан тэр хүмүүсийг одоо юу гэх юм одоо бүр заавал бүр шинээр гэх биш одоо хийж байгаа үйлдвэрлэж байгаа шинэ гаргаж байгаа тэр бүтээгдэхүүнээ илүү яаж олон улсын ISO стандартыг хангуулах юм, яаж оюуны эмчийн эрхийг нь хангуулах юм. Өшөө би зах зээлээ том бүр экспортод гаргана гэсэн зорилготой хүн бол анханаас нь энэ шалгаруултанд яаж юуг нь харгалзах юм ч гэдэг юм уу. Энэ талаас нь бас мэдээлэл хэрэгтэй байгаа юм л да. За Ер нь энэ хувийн компаниуд жижиг дунд тэр дундаа энийг ганцаараа хийх ямар ч боломжгүй потенциал нь байна. Тэгэхээр төрийн байгууллагууд энийг дэмжиж өгөөд тэр хүн үйлдвэрлэлээ хийгээ явдаг. За жижиг дундын үйлдвэрийн газар бол зээлийн өгдөг, маркетингийн зөвлөгөө өгдөг тийм ээ. За оюуны өмчийн газар бол патентын авахтны хялбар шийдчихдэг. Гэх мэтчлэн энэ оролцогч байгууллагууд буюу төрийн байгууллагууд нөгөө хурдан түргэн саадгүй явахт нь тэрийг өсөж хөгжихдээ дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа байхгүй юу. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн эхний ээлжинд бид нар энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд брэндээ шалгаруулж байгаа нь орон нутагтаа бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх. Дараачийн хэмжээнд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх тэр ямар нь төхүүлж өгөх. за чулуун жим. Одоо жишээлбэл одоо нэг гадаад улс руу нэг хүн аяллаа гэж бодоход за одоо жишээлбэл Япон руу аяллаа гэж бодоход ингээд яг нөгөө тухайн онцлогийг нь харуулсан жишээлбэл сүнээр ч юм уу гар урлал эсвэл нэг хүнсний бүтээгдэхүүн ч юм уу нэг тийм бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Тиймгүүтээ Монгол улсад гингүүтээ яг нөгөө нэг хөгжилтэй жишээж гэх юм уу. За би нэг жуулчин дагуулад одоо зүүн рүү явлаа гэж тэнд нөгөө нэг хэсгээр хийсэн тавчиг байгаад байдаг. За баруун руу явсан чи яг адилхан тийм ингээд хэсгээр хийсэн одоо тавчиг ч юм уу. За зүүн талд нэг өөр ингээд яг нэг идэвхлэн хоол идэлэл хуушраад идэл баруун тал яг адилхан тэр нөгөө хуушраад иддэг гэдэг шиг. Брэнд гэдэг нь өөрөө бас нөгөө нэг тухайн одоо яг газар нутгийн онцлог за одоо зан заншлын онцлогоос тулгуурлаад гарч ирж байгаа болохоор энэ нь өөрөө Монгол улсын тэр одоо бүтээгдэхүүний одоо төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бол одоо хамгийн том алхам хамгийн ихний том алхам болоод байна гэж харж байна л да. Энэ дээр бол шаардлагатай одоо нэг брэнд бүтээгдэхүүн шалгараад гараад ирлээ гэж бодоход за энэ дээр хамтарж байгаа байгууллагуудын маань зүгээс түрүүнд дурдсанчлаа оюуны өмчийн газраас тий патентын эрх олгоход одоо зааварчилгаа өгж болж байна гэж байна. За жишээлбэл жижиг зүүн үйлдвэрлэлийн газраас одоо бас дэмжлэг үзүүлнэ. За худалдааж үйлдвэрийн танхим бас хамтарж байгаа. Тэндээс бол одоо хэрвээ шалгараад ингээд бүтээгдэхүүн ямар нэгэн бүр маш сайн бүтээгдэхүүн шалгараад гараад ирвэл ингээд олон улсын экспонд таниулах гэх мэтчлэн юм нэг шагнал одоо шалгаруулалтын одоо шагналын санд гэх юм нэг тийм зүйлүүд бас орсон байгаа. Энэ нь өөрөө яг тухайн орон нутгийн онцлогтой одоо бүтээгдэхүүнийг нэгдүгээрт олон талт хамтын ажиллагаагаар тухайн бүтээгдэхүүнийг боожуулаад за тэгээд түрүүнд дурдсанчлан тодорхой эдийн засгийн тэр бүсийн орон зайд нь олон нийтэд таниулаад худалдан авалтуудыг бий болгоод за тэгээд экспорт нь гаргах. Ийм ер нь чиглэлийг ерөөхдөө баримтлаад одоо байгууллагууд маань хамтран ажиллаж байгаа. Олон улсын төвшөнд гарах тухай ярьж штэ тий. Тэгэхээр тэр үед яг тэр оюуны өмчийн эрхийн хамгаалтын асуудал ямар төвшөнд хийгдсэн байх ёстой вэ? Хэрвээ одоо их гоё өргөн хүрээтэй болоод тий илүү одоо боломжтой болоод экспортын тухай асуудал яригдлаа гэхэд ер нь бол оюуны өмчийн тэр дундаа энэ аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт нь бол энд патент хамгаалагддаг шинэ бүтээлийн бүтээгдэхүүний загвар байна тий. Тэгээ барааны тэмдэг эдрийн асуудал бол нутаг дэвсгэрийн шин чанартай байдаг. Монгол улстай бүртгүүлвэл Монгол улсад хамгаалалт хийгддэг. Магадгүй одоо урд хөрш рүү хятад улс руу ч юм уу эсвэл Америк руу экспортод гаргахыг бол тухайн улстай бас бүртгүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ тал дээр нь бол энэ бүртгэлийн асуудлыг хөнгөвчлсөн олон улсын гэрээ хэлцээрүүд байдаг. Тэрний дагуу бас бидний зүгээс тэр дээр нь дэмжлэг үзүүлээд манайхаар дамжуулаад бас бүртгүүлэх ингээ боломжтой байдаг. Энэ бүсчилсэн хөгжлийн бүсийн хөгжлийн асуудалд бол бас газар зүйн залтын асуудал бас нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг.
энэхүү шалгаруулалтын үед бол бас энэ оюуны өмчийн газраас гэлтгүү одоо бидний зүгээс энэ тухайн орон нутгаас гаралтай газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүнийг илрүүлэх цаашлаад тэрийг ингээ хөгжүүлэх энэ тал дээр нь бас илүү бас хүлээлттэй байгаа. За мөх зүйл дараа нэмэх үү. Одоо яг энэ нөгөө удирдамжин дээр заасанчлан одоо иргэдийн оролцоо жишээлбэл соёл урлагийн салбартаа тий тэр түр аялал жуулчлал бас ярьж байна. Аялал жуулчлалтай соёл урлаг салшгүй холбоотой тий. За тэгээд тэр бүст очихоор адилхан юм байхгүйгээр одоо манайх тийм шүү дээ. Ингээд дэлгүүрийн лангуугаар хүртэл ингээд уул нь 10 өөр лангуу байгаад байдаг. Харуулаа адилхан бараатай байдагтай адилхан. Ингээд Монгол улсын баруун бус, хойд бус айланд нь ч очисон адилхан урлагийн тоглолт үзүүлэл адилхан хоолоор дайлал явуул эн чинь нөгөө гоё юм бүсийн том газар нутагтай энэ дээр бүсийн ялгаас гарахгүй байх. Тэгэхээр энэ дээр та ямар санал таа? Ер нь бол яг сая бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хөдөлгөөний хүрээнд бид нар сая хангаан бүсэд ажиллалаа. За хангаан бүсийн соёлын онцлогийг аваад үзэх юм бол өөрөө бас яг гэгентний тийм нутаг гэдэг утгаараа бас нөгөө талаасаа түүх соёлын дурсгал зүйлүүд маш ихээр байдаг юм бүс нутаг. За бас дээрэс нь нас яг түүхийн хувьд аваад үзэх юм бол Монгол их хаадын одоо нийслэл хөдөлгөөний нутаг гэдэг юм тийм сайхан одоо бахархууштай юм нутаг. За дээрэс нь бас тэнд байгалийн юм сайхан үзэсгэлэнт тогтцтой. За тийм сайхан байгалийн тогтцол дээр нь тэр сайхан одоо түүх соёлын дурсгалууд ингээд байж байдаг. Ингээ үзэхээр энэ нутгийн онцлог ингээд шууд харагдаж байгаа юм л да. За дээрэс нь энд одоо угсаатныхан талаас нь үзэх юм бол төв алхууд одоо зохилж амьдардаг. За тэрнтэй холбоотой янз бүрийн одоо өөрснийхэн соёлын бит төсвийн төрөл зүйлүүд байж байна. Тэгэхээр энэ олон бол одоо тэр бүс нутгийн одоо соёлын онцлог. За бид одоо жишээлбэл нөгөө баруун бүсэд очичоод тийм ээ. Яг л нөгөө хангаан бүсэд байсан үүдийг тэндээс хараад одоо бүжиг одоо төв алхахын бүжиг хараад ах юм бол энэ ердөөсөө сонирхолтой биш. Гэтэл тэр баруун бүсэд маань өөрөө бас тэр бие биелгээ тийм үү босод янз бүрийн одоо төрөл бүрийн ер нь танаа уучлаарай соёл урлагийн газар энэ нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд яг соёл урлагийн талаасаа бол яа манай хойд бүсд бол нэг юм байх юм байна, зүүн бүсд нь юм байх юм байна, баруун бүсд нь юм байх юм байна гэд бүр нэг тийм бодлогын төвшний одоо төлөвлөлт гэх юм тэр юм хийгдсэн үү? Ер нь хийгдэж байна. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс бол энэ судалгаанууд хийгдэж байгаа. Хаана одоо илүү соёлын нөөцөд байна уу гэдэг юм судалгаанууд хийгдэж байгаа. Энэ дээр нь үндэслээд бид нар бас соёлын бодлогыг тодорхойлоод явж байна. Тэгэхээр саяг хангаан бус дээр бол энэ талаас нь бид нар дэмжиж ажиллах чиглэлтэй. За одоо яг нүүдэлчин дэлхийн соёлын фестивал дээр бол харагддаг л да. Яг бүс одоо газар нутгийн байршилтаа хамаарах нь үүд нь ороод ирдэг. Бид нар аль болох одоо тэр баруун бүсээс тэр алхахын соёлыг харахыг хүсдэггүй тий. Зүүн бүсэд очиод тэр нөгөө баядын биелэгийг хараад байхыг хүсдэггүй. Аль болох яг нутаг орондоо хамаарах үүдээ авчирдаг. За энэ өөр ингээд нөө соёлын бит төсөв маань өөрөө доктортой хөгжлийг дэмждэг гэж энэ олон улсын түвшинд үздэг. Тэгэхээр яг энэ өөрснийхээ соёлын бит төсөв өөрөө дамжуулж тэрийг одоо бүтээгдэхүүн үйлчилгээнд шингээгээд тэрийг одоо үнцэн шингээгээд ингээд борлуулснараа тухайн нутгийн иргэдийн амжиргаанд шууд нөлөөтэй гэж үздэг учраас бид нар бол илүү их тэр талаас нь дэмжиж ажиллаж байгаа. Томоохон нөгөө одоо жишээ нь 100 ингээд болоод аялал жуулчлал хөгжүүлэл дотоодын ч байгаа дотоодын аялал жуулчлал ингээд тийм Монгол улс руу аялал жуулчлалынхаар нэрээ ингээд одоо жишээ нь нүдэлчин над бий байхдаа бүсээр нь жишээлбэл нөгөө отгуудыг ингээд бүр ингээд тусаалan зохион байгуулад ер нь тэгжил байх шиг харагддаг. Гэхдээ нэг тийм ялгамжин сайн харагдахгүй байгаа харагддаг байхгүй. Тэгэхээр бүр ингээд хойд бүс гээд маш том пайз юм хадаад те энэ бол Монгол улсын хойд бүс, энэ бол баруун бүсийнх нь. Тэгээ ингээд тэнд очисон жуулч өө эндээс шал өөр юм харлаа. Энэ бүр өстө давтагдахгүй юм харагдлаа ч гэдэг юм. Бас нэг тийм арга хэмжээгээ зохион байгуулахдаа магадгүй бас энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг шингээгээд тэр нь нөгөө бодит амьдрал дээр хэрэгжихтэй бас л яг цаасан дээр буусан шигээ явуул гэсэн санаа байна л да. Ер нь бол одоо яг энэ чиглэлээр бид нар ажиллаж байна. Энэ жил бол бид нар соёлын бит төсвөөгөө илүү их тэгж 7 бүс рүүгээ чиглүүлж илүү их одоо категори болчлох байж гарах ийм бодлоготойгоо. За дээрэс нь бас бид нар бас яг одоо энэ хоолны соёл гэдэг бол өөрөө маш том соёл. За энэ чиглэлээр 21 аймгийн хоолны судалгааг хийж үтсэн. Тэгэхээр бидний баг мартагдчихж байгаа тийм уламжлалт хоол ундны эдийн ундааны соёлуудаас гарч ирсэн. Энийг бас бид нар одоо ингээ ивент арга хэмжээгээр дамжуулж олон нийтэд танилцуулах, за тэр хоол хийх арга технологи заах, технологийн картыг гаргах энэ гэсэн ийм ажлуудыг хийж байгаа. Тэгэхгүй бол одоо яг түрүүн хэллээ те тэнд ч очсон нэг гуляш баг тэнд очихоор нэг хуушуур
одоо ямар ч ялгамжгүй байдал үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нэр анхаарч ажиллах. Яа ондоошлол нь яг харагдах хэрэгтэй юм санагддаг. За мөнгө өсөх нэмэх зүйл байна уу? Ерөнхийдөө цаашдаа бас бодлого илүү нөгөө энэ салбар хоорондын жишээлбэл энэ батлагдсан удирдамжийн хүрээнд тухайн салбар оюуны өмчийн тэнд хүрээлэн нь илүү судалгаа шинжилгээнд дээр үндэслэн олон жилийн юм дээр үндэслээд ер нь энэ үндэсний хувьсгалтай бүсчилсэн бодлогыг тэгээд брэнд бүтээгдэхүүнийг ингэж л гаргаж ирүүл гэдэг магадгүй бас шинэ концепц боловсруулах шаардлага үүсэж байгаа гэж бодож байна. Тэгэл яг за одоо хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний хувьсгалын хүрээнд бол нийт 2022 онд санаачлаа би түрүү хэлсэндээ. За энэ ажлын хүрээнд арилжааны 10 банкаар ерөнхийдөө 3200 аж ахуй нэгжид 1.3 их мэд төгрөгийн одоо зээлийг богино хугацаатай ингээд тодорхой хэмжээний боломжтой байдлаар болгоод ингээд явж байгаа. За энэ дээр бол одоо ингээд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн бол хэрэгжээд байлгүй 3 жилийн үр дүн үзэж байгаа. За ингээд үйл ажиллагааны хөтөлбөр, мөрийн хөтөлбөр бол ингээд 60% явж байна те. Монгол Улсын засгийн газар дээр бас ингээд дүгнэлтүүд хийгдэж байгаа. За ингээд эндээс одоо юу гэхээр үлдсэн хугацаанд үйлчлэлтэйг яаж холбох вэ? Үйлчлсэн хөгжилтөөр бид нар бол одоо томоохон энэ аж ахуй нэгжүүдээс энэ зээл хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүдээс за цаашлаад Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан сая бий болж одоо хөдөлгөөнд орж ажиллаж байгаа энэ цагаан алт үндэсний хөдөлгөөн маань бас яг одоо энэ ноос ноолоор арьс шир салбарт ингээд бас ингээд энэ дутуу үлдчихэж байгаа цаг хугацаанд дээр нөхөж орж ирээд энэ брэнд цаашдаа зөвхөн хүнс гэдэг байхгүйгээр арьс шир ноос ноолоор энэ Монголд одоо түүхийн эд бүтээгдэхүүнээ ер нь дэлхийд гаргая, дэлхийд өрсөлдөе гэдэг томоохон бодлогыг хаана хөдөлгөөнөд уялдуулж гэж явж байгаа л гэж харж байна. За. Эрдэнэ сайхан дараа нэмэх үү? За үүнд нэмээд хэлэхэд бас сая агуулгаар за Монгол Улсын ерөнхийлөгч бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих маш том манлайлал үзүүлж байгаа. Урд нь ерөнхийлөгч нар ер нь үндэсний үйлдвэрлэл одоо бид нар бүгд мэддэг ш тийм улс бай гэвэл үйлдвэрлэл байх хэрэгтэй. Гэхдээ үйлдвэрлэлийг дэмжсэн яг юм томоохон бодлогууд бол хараахан гарч чадахгүй байсан. Энэ дэр маш том манлайлал үзүүлсэн. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрийн газар гэхэд бас одоо бас энэ хөдөлгөөнд дэмжиж ажиллахыг хичээсэн. За жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олох, салбар чиглэлийг одоо жил болгон тухайн асуудал эрхэлсэн сайд баталдаг. Бид нар хүнсний хувьсгалын хүрээнд ихэд 465 аж ахуй нэгжид 63.6 тэрбум төгрөгийг зээл болгож өгсөн байна. За цагаан алт хөдөлгөөний хүрээнд ихэд 62 аж ахуй нэгжид 5.5 тэрбум төгрөг өгсөн байна. За тэрбум мод хөдөлгөөний хүрээнд ихэд 10 аж ахуй нэгжид 1.2 тэрбум төгрөг өгсөн байна. Тэгэхээр ингээд томоохон манлайлал үзүүлэл бүх одоо төрийн байгууллагууд нэг чиг тараад ингээд ажиллаж чадах юм бол үр дүнд хүрнэ. Үнэхээр одоо бид нар энэ одоо бүсчилсэн хөгжил хүнсний хувьсгалаа холбож чадах юм бол маш олон асуудлуудыг шийдэж чадна. Энэ дотроо чинээлэг дундаж давхраг их байгаа улс хамгийн баян, хамгийн аз жаргалтай байна. Тэр нь хин юм бэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчтэй байдаг. Тэгэхээр бид нар жижиг дунд бизнес эрхлэгчд рүүгээ чиглэсэн бодлогыг буюу тэнд санхүүгийн дэмжлэг, борлуулалтын дэмжлэг, за сургалт судалгааг нь хийж чадах юм бол тэр орон нутагт байгаа ажил гүйдэл, нөгөө гэмт хэрэг тийм ээ эдийн засгийн хувьд олон асуудлууд нь шийдэгдэж байна. Мэдээж эдийн засгийн асуудал шийдэхлээр нийгмийн асуудлууд дагаад шийдэгдэж явчихна. Тэгэхээр бид нар улс хуураар нь шийдэе гэж бодож байгаа бол одоо дэлхийн улс орнууд бол улс төр биш эдийн засгийн хувьд хамгийн чадалтайнууд нь давмгайлдаг болчихлоо шүү. Одоо бүсийн хөгжил төр ч гэсэн Монгол Улсын ерөнхий сайд хэлж байгаа. Бүсээрээ нэгдээд ажиллаж чадах юм бол дэмжинэ гэж. Тэгэхээр тэнд эдийн засгийн хувьд боломж олдно. Илүү одоо төрөөс дэмжлэг өгнө гэсэн. Тэнд төрөөс дэмжлэг өгөөд эдийн засгийн асуудлууд нь шийдэхлээр тэнд хөгжил явна. Тэгэхээр энэ бодлогын үндс нь одоо явж очиж байгаа гол зорилго нь бол тэр. Энэ дээр жижиг дундтай уялдаад байгаа юм нь тэр жижиг дундуудаа нийлүүлж брэнд болгож гаргаж ирээд одоо тэрийг яаж дэмжих юм. За сая бид нар шалгаруулалтын тухай ярьлаа. Эндээс би бол нэг ийм гарц байх юм болов гэж харж байгаа. Орон нутгийн брэнд гэж шалгаруулчих юм бол тэн дээр орон нутгийн томоохон одоо уул уурхайн компани юм уу орон нутг нь тэрийг шууд тодтолж авдаг. Эцсийн мөчөд борлуулалт очиж унаадах. Би энийг л дэмжих хэрэгтэй шүү дээ. Үндэсний хэмжээний хэдэн брэнд үүсгэлээ гэхэд элчин сайдын яам. За юу гэдгийг Бельгид сууж байгаа, Брюссель сууж байгаа элчин сайд тэнд гарах боломжтой нэг үндэсний одоо үйлдвэрийг эсвэл бүтээгдэхүүнийг судалгаа хийж сонгож аваад за энэ 4 жил ажиллахдаа энэ бүтээгдэхүүнийг энэ зах зээл дээр яг бодиттой гарга. Өөрөөр хэлбэл мянган ширхэг одоо оймс гэдээ бодох юм бол одоо оймс үйлдвэрлэж байгааг тэнд хүлээн зөвшөөрүүлээд тэр одоо хил гайлаар орох нөгөө стандарт патент бүх юмыг
тэр хүн тэнд байгаагийн хувьд эдийн засгийн хувьд шийд бүх юм. Ингэж холбоос хийх өгөх юм бол Монгол улс яг эдийн засгийн хувьд энэ брэнд бүтээгдэхүүн шалгарсны давуу тал гарч ирнэ. Энэ рүү нь илүү явуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр бүс дээрээ гаргаж ирж байгаа бүтээгдэхүүнээ тухайн аймгийн төрийн захиргааны бүх байгууллагууд, тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд худалдан авалт хийдэг энэ систем рүү бид нэр оруулж дэмжих хэрэгтэй. За сая бас бүсчлэн хөгжлийн хүрээлэнгээс хэлж байна тийм ээ. Одоо гадаадын экспорт оролцох эрхээр шагнаж байгаа гэдэг. Энэ дэмжлэг мөн. Гэхдээ Монгол улс өнөөдөр гадагшаа гарч байгаа экспортын бодлого, экспорт оролцож улс орноо сурталчилж байгаа бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа бодлого нэгдсэн байж өнөөдөр чадахгүй байгаа. Жижиг дунд үйлдвэрийн газраас тухайн жилдээ зохион байгуулах экспо арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг төрийн байгууллагуудад хүргэдэг. Харамсалтай нэг одоо хариу ирдэггүй, хамтарч хийдэггүй. Бид нар хувь одоо байгууллагын амбиц өгөөд тэгтэл гадагшаа бид нар Монгол гэж л харна шүү дээ. Жижиг дунд нь байна уу, юу нь байна уу харахгүй. Тэгэхээр бид нар илүү одоо бүх арга хэмжээ Монгол улсаас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийг нэг тугийн дор оруулж явуулах хэрэгтэй. Сая жишээлбэл би тэр нөгөө хот бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр номон хоолтон орон нутгийн брендийг хөгжүүлэе гэдэг бас санал санаачлаг гаргалаа гэж харсан. Гэх мэтлэн за бүр гадагшаа давын дөрөндийнх гараад эхэлтгүй махад дотооддоо эхлээ бие бинийгээ дэмжиж, дотооддоо жижигээ дунд болгоод дундхаа том болгоод тэгээд энэ том компаниуд нь бас ингээд жижигчүүдтэй одоо юу үзүүлээ, халамж үзүүлээд гэдэг юм уу тий ингээд маркетингараа туслаад ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр нэмэр тусаа оруулаад ингээд бие бинийгээ дэмжиж явмаар л байгаа. Энэ бодлого аягүй сайн явж байсан. Номингийн тэр номын холдонгийн гаргасан санаачлагыг ямар гоё бас тий энэ олон улсад байж жишээлбэл Солонгос яаж өгсөн бэ гэхээр Солонгосын 99% жижиг дунд байхгүй. Нэхгүй өвн том аж ахуйн гэж. Samsung, LG тийм ээ бид нар мэддэг. Эдгээр өөрснөө олон улсын зах зээл рүү гарах зорилгоо тавиад тэнд бүтээгдэхүүнээ таниулаад ингээ экспорт хийж байгаа. Худалдан авалтаа жижиг дундаас авчих байхгүй. Манайх яаж юм нөхөр жижиг дунд өөрөө хийгээд өөрөө үйлдвэрлээд өөрөө зараад өөрөө гарах гээд хинч боломжгүй юм хийх гээд оролдоод байгаа. Тэгэхээр үндэсний хэдэн томоохон компаниуд гарч ирээд тэр нь таны хэлдгээ за номин бол одоо борлуулалтын сүлжээгээрээ одоо дотоодын тэр брэнд болсон үйлдвэрүүдэд хямдралтай хөнгөлөлттэй нөхцлөөр борлуулах эрхийг өгдөг те ийм баягаар дэмжиж явъя гэж сая миний хэлэх гээд байгаа санаа. Зөв. Аха. За чөлөн саяны хангаан бус болон хойд бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаанууд бол сая болоод өнгөрсөн 4-р сард. За энээр болохоор яг нөгөө брэнд бүтээгдэхүүн шалгаруулах явцад одоо яг зөвлөгөөнтэй зэрэгцээд түншлэл хамтын ажиллагаа нэртэй одоо түншлэл арга хэмжээ бол зохион байгуулаад түүн дээр болохоор орон нутгийн брэндүүд бол бас өсөлтөө илэрхийлээд аймагуудын жижиг дунд үйлдвэрлэлийн газраараа дамжуулаад хамт бас оролцсон байгаа. За сая бол хойд бус хангаан бус нийлээд бол нэг 60 гаруй компаниуд бол оролцож тэнд брэнд бүтээгдэхүүнээ дэлгэрч за одоо ерхий сайд, засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд бас танилцаж худалдаа авалт хийсэн. За үүнтэй зэрэгцээд болохоор яг түрүүний таны хэлсэн номин хоолтын бас хамтраад бас өөрсдөө яг санал тавиад биднэрт одоо ингээ яг бид нар бас яг өөрсдөө ингээ судалж байгаамаа орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг гэд тэгээ санал тавиад тийм дэмжиж одоо тэр тэнд байгаа брэнд бүтээгдэхүүнүүдийг бид нар ингээд өөр бусад нөгөө нэг аймагт таниулдаг ч юм уус ядаж л бусад нь ингээд таниулах тим нэр хамтрая гэсэн тийм. За тэгээ манай хүрээлэнгээс бол яг тэр хувийн хвшилтэй хамтраад санал тавиад хамт явхад бол бүр нээлттэй ажиллаж байгаа. За аль болох нөгөө нэг за яг хаана орон нутгийн иргэд орон нутгийн одоо брэнд бүтээгдэхүүнээ ч юм уу одоо үйлчилгээгээ ч юм уу ингээд сурталчлаад хамтрая гэж байна. Тэр болгонтой бол холбож өгөхөд бол нээлттэйгээр ажиллаж байгаа. Тэгээ төрний хамгийн эхний жишээ бол одоо номин хоолтон болоод байгаа. Үндэсний одоо хамгийн том одоо сүлжээ дэлгүүртэй гэдгээр бол хүмүүс бол мэдэх бах. Тэгэхээр тэр одоо аймаг болгонд жишээлбэл номин байгаа юм чинь тэнд жишээлбэл нэг те ар хангаан ч юм уу, үр хангаан ч юм уу нэг брэнд бүтээгдэхүүн байвал бас сонирхож авна шүү дээ. Одоо би жишээлбэл дэлгүүрт орж байгаа л те ингээд нэг миний мэдхгүй шал өөр нэг тийм бүтээгдэхүүн байвал мэдээж ямар ч байсан сонирхоод авна те яг тэрнтэй адилхан ингээд хүн нэг удаагийн ч худалдаа авалтыг хийж болно. За цаашлаад одоо те яг бүс бүстэй илүү тэр худалдаа авалтыг хийгээд ингээд дэмжиж явах боломжтой байна. За би бас одоо тань л да өнөөдрийн хилцүүлэг нэвтрүүлгээс за ийм удирдамж гарсан юм байна брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах. За тэгвэл одоо манай нөгөө хоршооны эд чинь нөгөө юм яаж оролцох юм? Бид нар яаж оролцох? Хамгийн түрүүнд яахан аймгийнхаа засаг дарга таних юм уу? Хин тандах юм? Энэ удирдамжийн энэ өөрөөгөө
төлөвлөгөөжийг би яаж хүртэх юм гэд ингээд асуулт эргэлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энд хариултах байх. За одоо болохоор түрүүн дурсалчлан нөгөө нэг хүнсний хувьсгал, шинэ хоршоо гэдэг энэ үндэсний дөрвөн том хөдөлгөөн маань яг бүсчилсэн хөгжилтэй яаж холбогдоод байгаа юм гэж асуусан. Тэрнтэй бас яг энэ түрүүний асуултын хариулт нийцээд байгаа. Тэр нь юу гэхээр одоо хүнсний хувьсгал хөдөлгөөний хэрэгжүүлж байгаа одоо тариаланчид маань, за шинэ хоршоо хөдөлгөөн дээр явж байгаа хоршоолагчид маань, за тэгэл атар дөрөв, за тэгээ цагаан алт гэдэг хөдөлгөөн дээр хөрөнгө байгаа. Энэ бүхэн дөрвөн хөдөлгөөн маань ерөөсө бүсчилсэн хөгжлийн энэ үйлдвэрлэл, за энэ кластераар хөгжихийн одоо хамгийн суурь нөхцөл нь болоод байгаа. За тэгээ энэ суурь нөхцөл дээрээ үндэслээд одоо ямарваа нэгэн орон нутгаас брэнд бүтээгдэхүүн, за би шалгаруулалтанд оролцъё гэвэл аймаг орон нутгийнхаа за нэгдүгürt одоо нөө хөгжлийн бодлогын газрынхантай холбогдож болж байна. За дээрээс нь яг холбогдох дугааруудыг бол удирдамж дээр бол тодорхой тавьсан байгаа. За тэгээд хамгийн бас түрүүнд холбогдохоор нь бол аймагуудын бас жижиг дунд үйлдвэрлэлийн газар бас холбогдож байгаа. Холбогдож одоо яг дэмжлэг үзүүлээд яаж бүртгүүлэх юм, за яаж оролцох юм гэдэг юмыг болж байгаа. Цаасаар нь тийм захим дээр бас аймгийн хүнс хөдөөчийн газрын жижиг дундын мэрэгжилтэнд материал өгч. За Захимаар өгөх юм бол өөрийнхөө бүтээгдэхүүний давуу талыг гаргаад бичлэг хийгээд онлайнаар явуулчих. Тэгээ энийг нь орон нутгийн мэрэгжилтнээс сонгож шалгаруулалт хийгээд бүсийнхийг сая хэлсэн энэ байгууллагуудын төлөөлөл сонгож шалгаруулах. Тийм одоо яг энэ удаагийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах дээр бол орон нутгийн брэндүүдийг бол аймаг дээр гарсан одоо шүүгчдийн комисс бүрэлдэхүүн маань шалгаруулна. За үүний дараа аймаг бүрээс 5 одоо онцлог бүтээгдэхүүн шалгаруулад түүний дараагаар бүсийн 5 яг брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулахаар ийм үе шаттай явж байгаа. За одоо хамтраад 3 үе шаттай юм байна тийм үү тий? Тийм 3 үе шаттай явж байгаа. Орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, аймаг нийслэлийн онцлог бүтээгдэхүүн, тэгээд бүсийн брэнд бүтээгдэхүүн гэсэн. Тийм 3 шаттай явж байгаа. Юун дээр нь илүү анхаармаар юм гэсэн юм байгаа шүү дээ. Одоо яваад байгаа дээр болж байгаа болохгүй байгаа юм зөндөө байгаад байгаа тий. Би ингээл тий шинэ бүтээгдэхүүн гаргах гэдэг манай хоршоо ингэж байна, манай эсвэл компани ингэж байна. Одоо шинэ технологи ингээл туршаал байна. Тэгээд нөгөө зах зээл дээр гаргахаар нэг их явж өгдгөө яг эдийн засгийн эрсдэлд орчдөг. Тэгээ бид нар магадгүй тэр нь гаргадаг алдаа бас байж болно шүү дээ. Тэрэн дээр бас туршлагатай яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт илүү бас сайн мууг ингээд мэдэж ялгаж ажиллаж байгаа үний хувьд Эрдэнэ сайхан дарга ямар зөвлөгөө мэдээлэл өгмөр. За ихэнх одоо аж ахуйн нэгжүүд нь бол бас харьцангуй гайгүй нэг үе бол тогтчлоо. Зарим шинээр гарч ирж байгаа гарааны бизнесүүд бол эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зээл авах, үйлдвэр байгуулах дээр анхаарат байгаа. Эцсийн дүнд тэрийг юунд зориулж хийж байгаа юм бэ гэхээр бүтээгдэхүүн гаргаад үн цэнтэй зарах асуудал. Тэгжээж амьдрна, оршин тогтно. Тэрэн дээр анхаарахгүйгээр сэтгэлийн хөрлөөр ч юм уу нэг найзыгаа дуурайгаад ч юм уу за би ферм хий, эсвэл усны үйлдвэр хийгээ хийчдэг. Тэгээд баахан зээл аваад үйлдвэр байгуулаад худалдаж аваад хүн аваад ажиллаж мөнгө зараал тий. Бүтээгдэхүүнийхээ зах зээлийн судалгаа байхгүй. Нөгөө орон нутгийнхаа орон зайг мэдрээгүй. Улаанбаатар руу явуулъя гэхлээр тээврийн зардлын дийлэхгүй. Хэн ч танихгүй усыг авахгүй жишээ. Ингээд мухардалд орж байгаа. Тэгэхээр хамгийн дөрүүлээд яах хэрэгтэй вэ гэхээр хаана үрхээ мэдээд хэдийг бүтээгдэхүүн ямар юм хийхээ мэдчихээ. Зорилгоо тодорхой болгочоод түүндээ уялдсан үйлдвэр. 1000-ыг үйлдвэрлэх юм уу 100-ыг үйлдвэрлэх юм уу те. 1 литрийг хийх юм уу 5 литрийг хийх юм уу гэдгээ тодорхой болгож ийж ингэж орж яваасаа гэж ингэж хэлмээр байгаа. За хоёрт нь одоо жижиг дунд үйлдвэрийн газраас одоо бүсчилсэн хөгжилтэй яаж уялдах вэ гэхлээр одоо бид нар бол ингээд зээл олохдоо сайдын тушаалаар тухайн орон нутагт зээл олох салбар чиглэлийг тогтоодог. Тэгэхээр одоо хойд төс дээр жишээ нь одоо байрлал аялж болчихл тийм ээ. Хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл ингээд тэргүүлэх чиглэл болоод энэ бүсийн онцлог болоо гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар жижиг дундын зээл олохдоо хойд бүс дээр энэ чиглэлийн одоо жижиг дундуудад төлхөө олгох салбар чиглэл тодорхой болж гэж байгаа. Тэгжээс нөгөө хоёр ч хоорондоо уялдаж. Яг ингэж ижил бүсийн хөгжил явах юм байна, гол цөмөн энэ юм байна гэдгийг тодорхой болгоод өгч байгаа учраас бид нар энэ рүү нь илүү зээл олгох дэмжлэгүүд явна. Би ч одоо жишээ нь энийг бүр зөвөр жижиг өрхтөр авчраа бодохоор би ингэдэг байхгүй. Хүүхдүүдээ нэг нь инженер, нэг нь одоо багш, нэг нь бүр эмч болчих. 3 шал өөр мэргэжлийн хүмүүс болчоод гэр бүлийн мундаг өв залгамжилсан нэг компани цааш нь аваад явах гэхээр шал 3 өөр мэргэжлийн явахгүй шүү дээ тий.
би лимчэл хиймээр байна, энд багшаал хиймээр байна тий. Тэгэхээр зүгээр би бас өрх гэр дотор ч гэсэн хэрвээ цаашаа одоо нэг гэр бүлийн үнцэнтэй компанийг байгуулад явъя гэвэл нэг салбарын ядаж мэргэжлийг одоо юу гэдэг нэг нь нэмж байхад нэг нь одоо техникч байдаг ч юм уу тий анагаах ухааны салбарын нөгөө тоног төхөөрөмж өгсөрдөг техникч инженер нөгөөх нь одоо юу байх юм гэдэг ч юм. Тэгвэл ингээд илүү үр дүнтэй явна гэдэг шиг томруулаад харах юм бол яг бүсчилсэн хөгжил үндэсний хөдөлгөөн цагаан алт хөтөлбөр энэ том бүсчилсэн хөгжлийн бодлогыг яаж олон улсын төвшөнд Монгол улс ийм одоо брэндээрээ танигдаж хүрэх вэ гэдэгтэй л яг ингээд нөгөө бие бинийгээ таньж нэг явах нь жол юм. Ер нь яг Монгол улс өөрөө тийм үйлдвэрлэгч орн байх гэдээ оролдоод байгаа. Харин тийм. Социализм ингэж хэлдэг үед нэг улсын үйлдвэрүүд байсан. Систем нь өөр. Улс худалдаа авалт хийдэг, улс борлуулалтын нийт. Өнөөдөр бид нэр зах зээлийн нийгмээр үйлдвэрлэлийн асуудал яригдаад байгаа. Дампуурах, баяжих нь өөрийнх нь асуудал. Гэхдээ төр тэнд дэмжиж өгчиж нөө жинэлэг дундаж давхрыг бий болгох. Ингээ хараад үзэхээр бид нар бизнесийн тухай ойлголт байхгүй. Дунд сургуулийн хичээл дээр яадаг гэхээр физикийн хичээл, математикийн хичээл, химийн хичээл заагаад байдаг. Бизнесийн хичээл байхгүй. Амьдрал дээр гарч ирж алдаж онжитл нас нь яваад ингээд. Тэгэхээр бид нар улс суурьтайгаар үйлдвэрлэгч орон бизнес одоо эдийн засгийн хувьд бусдад өрсөлдөнө л гэж бодож байгаа бол дунд сургуулиас нь эхлүүлээд суурьаар нь тэр одоо бизнесийн хичээлийг зааж өгдөг болох. Ядахтаа нэг компани байгуулах. Яаж эрсдэлд ордгийг, яаж хамгаалдгийг гэдэг юм тухайн төвшөнтөнд харуулаад заагаад өгчвөл 10 төгссөн хүүхэд найзаагаа хараад компани байгуулдаг биш. Эдийн засгийн хувьд, онлын хувьд ойлгомжтой анханаас нь зөв судалгаатай зөв. Тэгэхээр бид нар ер нь бол ингээд одоо боловсролын системээс эхлүүлээд ингээд энэ нэг л одоо Монгол улс зах зээлийн нэг нь хилжсэн зах зээлээр явах нь тодорхой болсон үед л тий. Би энийг бол маш зөв гэж бодож байна. Соёл урлагийн салбар дээр энийг яа. Одоо жишээ нь Монгол улс ч болвол дэлхийн одоо 200 гаруй улс орноос бол нүүдэлчин тий ард түмэн гэдэг намаатиг амьдралаар явж ирсэн гэдгээрээ бол ингээд дондоошлол нь харагддаг боловч энэ дархлаагаа хэр урт удаан хугацаанд олон дэлхийн нийтэд таниулж чадахын энэ одоо зүйлээ яаж үн цэнтэй болгохын тий энийгээ яаж тэр бүс нутагтаа юм уу тэр одоо юу гэдэг Азийн орнууд дотроос үнэхээр энэ Монгол орн болвол энэ намаатик амьдралын энэ жишээ нь олон улсад бол үнэхээр үнцэнтэй тийм өв соёлын зүйл шүү гэдгээ бас энэ яг энэ бүсчилсэн хөгжлийн бодлогоор бас суурилж явах болно шүү дээ. Тэр энэ жишээл бол яаж суугдаж соёлын салбарт ер нь манай уран бүтээлчид, бүтээгдэхүүн үйлчлэгээ эрхлэгчид ер нь дэлхийн зах зээл рүү бас нэвтэрхэж оролдож байгаа, бас амжилттай ч нэвтэрж байна. За тэр манай уран бүтээлчд маань одоо Монгол хаан гэдэг бүтээлийг дэлхийн том тайзнаа тоглож үзүүлсэн. За яг л зах зээлийн горгомоор очиод тэнд дэлхийн том тайзнаа хоолоод буцаагаад өөрснийхээ зарлыг нөхөөд ашиг орлогоо олоод ингээд явж байгаа жишээний. За том кино фестивалуудад одоо уран бүтээл кино фестивал кино үйлдвэрлэгчид маань оролцож байна. Ингээд амжилтуудыг дуртах юм бол бас байгаа. Тийм. Нөгөө талдаа бол бас манай бас яг соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид за яг уран бүтээлчдэд тулгардаг бас бэрхшээлүүд байдаг. Тэгэхээр бас байдаг. Ягаад гэвэл энэ бидээж одоо энэ манай энэ уран бүтээл туурах гэдэг чинь өөрөө их зардалтай. тэглэв яах вэ? Маш зардалтай байдаг тийм. Та бүхэн мэднэ. Одоо наацхын л одоо тоног төхөөрөмжүүд худалдаж авах, одоо мэдлэгтэй боловсон өвчнийг одоо хөсөлж ажилуулах тий. За дээрэс нь тэр сайхан орчныг үүсгэх ч юм уу эсвэл заавал нөгөө өдөө байгалийн сайхан орчинд очиж зураг авалт хийх энэ маш зардалтай байдаг. Тэгэхээр энд ч гэсэн бас төрийн дэмжлэг бодлого бас маш чухал шаардлагатай байдаг. Тэгэхээр эхлээд нөгөө яг л нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчид шиг байхгүй юу? Эхлээд орон нутгатаа танигдан дараа нь тий бүс нутгатаа дараа нь үндэсний хэмжээнд гэдэг шиг маш яг энэ үе шатанд нь л тархсан одоо дэмжлэгүүдийг төрөөс үзүүлэх шаардлага үүсэж байгаа. За яг энэ үүднээс соёлын бүтээлч үйлдвэрлэл. Яг өнөөдрийн байдлаар бол ерөөсөө нэг уг нь ийм ингэж явмаар байдаг. Яах аргагүй бид нар бол энд очиод хан тулчаад ерөөсөө болж өгөхгүй байгаа. Гэхдээ энэ ханыг сэтгэхгүй л болохгүй гэсэн ямар нэгэн тийм асуудал бэрхшээл байна уу? Байлгүй яг одоо жишээлбэл одоо Солонгос те Хятад улс бүгд найрамдахтад ард улс бол одоо яг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг чиглэлээр маш одоо хурдтай хөгжиж штэ. Яагаад энэ ингээд хурдтай хөгжиж байгаа энэ шалтгааны болохоор ердөөсөө л тэр нөгөө үйлдвэрлэгчтэй одоо санхүүгийн болоод одоо бодлогын дэмжлэгийг маш хүчтэй үзүүлж чадж байгаа.
Жишээлбэл одоо хөнгөлөлтөө зэлэх хэмжээгээр тэр бүтээл үйл Танаа дээр яа дээ? Одоо манайхан мэдэн шүү дээ. Одоо манай одоо нийгмийн хүрээнд ч юм уу, одоо улс төрийн хүрээнд ч юм уу, ердөөсөө энэ соёлын салбарыг бол ердөөсөө устөржүүлээд байдаг те. Жишээлбэл одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсны хүрээнд яг шаардлагатай санхүүжилтийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангаа байгуулах, соёлын эрхийн бичгээр дамжуулаад нийгмийн соён гэрэл үйл ажиллагаагаа явуулах, нөгөө талдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч нөө жижиг дунд бизнесээ дэмжих энэ гэсэн энэ бодлогуудаа томьёолоод ингээд төсвөө оруулаад ирэхээр энийг бол устөржүүлээд ингээд соёлын салбар гэдэг утганаар нэгэд төсвийг танах юм үйл ажиллагаанууд болсноос болоод одоо энэ жил бол манай соёлын бүтээлчийн үйлдвэрлэлийг дэмжих сан болон одоо яг шаардлагатай нөө соёлын эрхийн бичиг санхүүжилт төсвүүд нь бол тасалдсан байгаа даа. Би чулуунж мөс яг энэ санхүүжилт мөнгөтэй холбоотой. Ер нь бид нар чи альва төсөл хөтөлбөр юу ч вэ, том бодлогон ч вэ, жижиг нэг айлын өрхийн санхүүч вэ гэл явъя гэхэд мөнгө л хэрэгтэй шүү дээ. Санхүүжилт хэрэгтэй. Гол нь тэр яаж олохын эхлээд олсныгоо яаж зарцуулахын, тэгээ үр дүнгээ яаж гаргахын гэдэг ингээл ойлгомжтой юм байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь ингээд яг энэ бүсчилсэн хөгжил буюу брэнд бүтээгдэхүүн Монголыг ингээд дэлхийд таниулах, дотооддоо өвөө ядаж тэр баян иргэнийг бий болгож, баян компанийг бий болгохын тулд тэр санхүүжилтийн тэр систем явж байгаа тэр юм нь зөв явж гэнэ үү? Танаас судалгаа ямаар ер нь ямархуу юм гардыг тулгарч байгаа бэрхшээл нь юу ах вэ? Одоо жишээлбэл за Монгол улсад бол нөгөө брэнд бүтээгдэхүүн маш олон гарч ирэх ингээд нөөц боломж ихтэй гэж хардаг байхгүй юу? За тэгсэн жишээлбэл одоо нөгөө баруун бүсэд саяны онцлог гэдэг шиг түүх, соёл, хөвсатны онцлог их байдаг. Түүн дээр бас нөгөө нэг дэмжлэг үзлэх төр одоо хувийн хвшлүүд ч гэсэндээ ингээд гарч ирдэг жишээ нь одоо сая жишээл харагдаж байгаа юм. Тэгэхээр тэр хамтралыг нь яг ингээд ямар зэг дээр гаргаж өгөх юм гэдгийг л амар ойлгомжтой болгоод өгчүүл угаасаа нөгөө одоо зарах нэг хүн байхад худалдан авахд бас нэг хүн байдаг гэдэг үг шиг нэгдүгээрт тэр нөгөө хөрөнгө оруулах, худалдан авах, хамтрах тэр цэгийг нь ойлгомжтой гаргаж өгөөд хаана яг ямар сувгаар дамжуулж тэр ойлгомжтой явахын гэдэг сувгийг нь ойлгомжтой болох нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хамгийн эхлээд одоо орон нутгийн онцлог бүтээгдэхүүн ч юм уу, бүсийн онцлог бүтээгдэхүүн ингээд одоо энэ шалгаруулалтын үр дүнд гараад ирвэл одоо жишээлбэл энэ төрийн байгууллагуудыг за хувийн хвшлүүдийг бас одоо худалдан авалтаар дэмжээсэй гэж уриалмаар байгаа. Мэдээж хамгийн түрүүнд ингээд ямар ч одоо брэнд бүтээгдэхүүн одоо үйлчилгээ ч юм уу гаргалаа гэж бодоход тэр бол мэдээж мөнгө санхүүгийн л нэгдүгээрт одоо асуудал болдог учраас аль болох ингээд орон нутгийн зүгээс нь дэмжижээж за хувийн одоо том компаниуд нь яг тэр орон нутгийн зүгээсээ дэмжижээж л ер нь бол санхүүгийн тал дээр бас илүү одоо баталгаатай болно гэх юм уу? Манайд бол ингээд би бас нэг өнгөрсөн хугацаанд ингээд бид нар бүгдээрээ л мэдж байгаа доо хоёр том их гүрний дунд байна тий томоохон үйлдвэрлэгч бүгд нар дэдтар дус байна. Бүх л юм ал одоо жижиг түүхийн ид байсан ч гэл тэндээс авч яадаг, бэлэн болцсон эцсийн бүтээгдэхүүн байсан ч гэл авч яадаг. Өөртөө болохоор боловсруулдаггүй бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн болдгоо үнцэнээ өөрсөндөө шингээж чаддгууд бид нар алдаа байна гэж яриа л байгаа. Тэгсэн мөртлөө за нэг шахаа одоо юу гэдэг эсхий тавчиг үйлдвэрлэнэ. Тэр нь айгүй одоо ингээд аваад өмсөе гэхээр тэнд хятадаас орж ирсэн яг адилхан дөө чанартай адилхан хугацаанд идэлж болох үз одоо энэ нэг бол нэг 2 жил өмсчих юм байна да гэж харахад адилхан гэтэл нөгөө урдаас оруулж ирсэн хямдхан байгаадахаар хүмүүс амьдралынхаа өртөг тааруулаад тэрийг л авчаад байна шүү дээ. Монголынх нь үнэтэй байгаа. Тэгэхээр энэ зах зээлээ яаж хамгаалах юм бэ? Энэ бодлого нь яаж явах юм бэ гэдэг чинь айгүй чухал байгаад байт юм шүү. Манайхан дэгдэж цагаан сар болно. Өөе уг нь бол дотоодынхаа ямиг л авчмаар байна те хөөрхий бас ингээ би энийгээ дэмжиж л та гэж авах гээд явдیں۔ Үнэхээр би ч гэсэн ингээд айл өрх тэргүүлж байгаа эмэгтэй хувьд ингээл те хүний гар дээр яв бэлгээ ингээл али Монголын хийсэн юм хаана байна гээл ингээл нэг үзэсгэлэнгүүд гарч яваал авах гэхээр яг үнэндээ нөгөө чанар нь адилхан за алийн сонгох уу гэхээр нөгөө Монголынх нь дэндүү үнэтэй би тэгээд 500 хүнд тийм бэлэг авч өгөхөөр миний би чи өрөхгүй шүү дээ. Гээл эний чинь яаж төрийн бодлого зохицуулалт нь ямар байх юм те тэр татаасын тэр одоо бодлогын ямар байвал дэмжигдэх гээд байгаа гэдэг юм. Хувийн хвшлийн зүгээс бол ингээд хамгийн түрүүнд харж байгаа нь бол нөгөө одоо яг нөгөө брэнд хөгжүүлж байгаа тэр компанийн хувьд бол хамгийн эхлээд нөгөө брэнд гэдэг чинь өөрийн тодорхой хэмжээний зах зээл дотор тодорхой онцлогтой за тэгээд тодорхой одоо ноу хау шингээсэн гэдэг чинь бас хамгийн чухал орц болчиход байгаа. Жишээлбэл одоо монголчууд бол гадаадд явж байгаад кашмир авна гэдэг бол бас нэг тийм монголчууд бол гаднаас кашмир худалдаж авахгүй бах те. Кашмирны орон ч одоо Монгол улс өөрөө юм чинь дэлхийн томоохон брэнд чи өөрөө бас хамгийн том брэнд байгаад шүү дээ кашмирны.
гэдэг шиг эн чинь бас нэг өөрийн гэсэн ноу хау бий болоод байгаа. Ноу хау нь одоо юунаас шалтгаалаад байна гэхээр тэр яг тэр Монгол соёлоос гэд түрүүний хэлсэнчлэн тэр нөгөө яг Монгол тэр онцлогуудаас шалтгаалаад тэр ноу хау гарч ирээд за түүн дээрээсээ бол онцлог таних тэмдэг за одоо онцлог ингээд бүтээгдэхүүн үйлчилгээ ингээд олон төрлийн юмуд гарч ирж байгаа. Үүнийг л ер нь бол ингээд олон тийм төрийн зүгээс ч юм уу одоо худалдан авалтаар л дотоодын тэр нөгөө одоо дотооддоо л тэр мөнгө урсгалыг хамгаалцаал тэр хамгаалтын бодлого нь экспорт импортын бодлого ямар өртөг өндөртөө болоод 2-3 шалтгаан байгаа. Жишээлбэл бид нар хятадтай бүх бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжгүй. боломжгүй. Тэдний өртөг нь маш хямд. Монголд юугаар өрсөлдөх вэ гэхээр бид нар тэрийгэ гаргаж ирэх хэрэгтэй. Энэ ялангуяа хөдөө аж ахуйд суурилсан болоо юу? Буюу малын гаралтай, ноос ноодор одоо ерөнхийлөгчийн санаачилсан дэр шүү дээ. Яагаад энэ олон бүтээгдэхүүнээс энийг гаргаж ирээд байхаар Монгол улсад нөөц нь өгөх байхгүй. Бид нар технологи оруулаад техникээрээ үйлдвэрлэчих юм бол өрсөлдөх чадвартай тэгээ яг эко бүтээгдэхүүн гарах гэдэг. Энийг бид нар заавал хятадын дээр бүтээгдэхүүнтэй дүүцүүлэх залуугүй. Үнцэнтэй нийт бүтээгдэхүүн гаргаад зах зээл дээр нэг цамц зардаг ашгийг тийм ээ 10 цамц зараад олдог байсан ашиг нэг цамц зараад алдаг тийм үнцэнтэй бүтээгдэхүүн гаргах руу зорих нь илүү зөв. Мэдээж зарим тохиолдолд бол нөгөө Монгол улс өөрөө эрчим хүч өндөр тийм үү ажиллах хүчин зөөтэй гэдэг ийм шалтгаанаар нэг бүтээгдэхүүний өртөг илүү гараад байгаа. Гэхдээ энд хөгжлийн үе шат байдаг. Бидний мэддэг Солонгос, Япон тэр 30-40 онд яасан бэ гэхээр яг л юм байсан. Одоо бидний энэ замыг туулаа гараад ирсэн. Тэр үед дайны дараа тэр солонгосчууд, тэр японочууд Америкийн чанартай үнэтэй бараа тэнд орж ирж ирсэн. Америкийн зах зээл орж ирж ирсэн. Гэхдээ өөрийнх нь өнөөдөр бид нар хэлээд байгаа чанар муутай бүтээгдэхүүн үнэтэй лангуун дээр байхад тэд нар эх орон худалдаа авалт хийгээд тэр бүтээгдэхүүнээ авдаг байсан учраас үйлдвэр нь өнөөдөр босч ирсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа 2019 онд эх орон худалдаа авалт гэдэг арга хэмжээг бас санаачилсан. За ингээд энийг зохион байгуулаад төрийн байгууллагууд эхний ээлжинд худалдаа авалт хий, үндэсний үйлдвэрээсээ худалдаа авалтаа хийдэг бай гэдэг ийм санаачлагыг бас гаргаад тодорхой түвшинд ажил болж явж байгаад харамсалтай ковид болоод ингээд жоохон сарцсан. Тэгэхээр бид нар энийг бол хүссэн хүсээгүй бүх орнд туулдаг юмыг туулна. Гэхдээ энэ дээр нөгөө сая хэлдэг эх орон худалдаа авалтаа сэтгэлдээ шингээхгүй бол хятад ямиг худалдаад аваад байвал хизээч үндэсний үйлдвэр хөгжихгүй. Саях шиг ковид юу яхад нэг өдөр бий болоход Монгол тэр чигээрээ байхгүй бол. Тийм нөхцөлд орохгүй гэж байгаа бол өнөөдөр 5 төгрөгийн илүү байгааг авчих. Үйлдвэрүүд маань тэр илүү олсноороо хувьдаа Land Cruiser аваад ундаг биш. Бүтээгдэхүүнээ сайжруулдаг, бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулдаг, чанаржуулдаг ийм харилцан систем рүү орох хэрэгтэй гэж ингэж харж байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үе шат болгон дээр одоо кластерын зарчмаар л хөгжих шаардлагатай гэж харагдаад байгаа юм л да. Одоо нөгөө жижиг дунд үйлдвэрлэгчид маань бүх юмыг нөгөө өөрөө хийгээд штэ. Одоо жишээл арсны бүтээгдэхүүн гаргадаг бол арсаа удалдаж аваад илдээл тэгэл боловсруулаад бүтээгдэхүүн тургаал бүр сүлдээ түгээлтэй гээл дараа маркетинг сурталчилгаагаа өөрөө гээл инх тусам л нөгөө нэгж бүтээгдэхүүнд оногдох хүртэг маш өндөр болчиход байгаа. Тэгэхээр яг л одоо та бүхний одоо бүсчлэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд ч гэсэн тэр нөгөө кластераар хөгжүүлэх тэр экосистемийг бий болгох чиглэлээр ажиллах маш чухал одоо. Одоо нэг хэсэг нь бол одоо тэр үнэтэй технологитой тэр нөгөө машинуудын нэг газар нэгээд нөгөө арсыг боловсруулж яадаг байхад нөгөө газар нь яг сайн яг жинхэнэ олон нийтэд хүрдэг тийм маркетинг хийж өгч яадаг ч юм уу те контентын хийж өгдөг юм уу те. Нөгөө ондоошлол гэж хэлээд байна. Ерөөсө брэнд гэдэг чинь ондоошлол. Бусдаас илүү онцлогтой юм а яаж олон түмэнд таниулж чадах юм. Тэр онцлог шингээсэн бүтээгдэхүүнийхээ үн цэнийг 1000 төгрөгийн усыг биш 1500 төгрөгийн ус авдаг тэр системийг л бий болгох байхгүй. Тэгэхээр Монгол өөрөө түрүү нэг бидэд хэлээд шүү дээ. Nomadic Монгол гэдэг. Тэгэхээр бидний үндсэн брэнд бол ерөөсөө Nomadic Монгол. Тэгэхээр хөдөөж байгаа сүртэй тэр бүтээгдэхүүнийг үн цэнтэй зарахыг бид нар бүх түвшиндээ л хамгийн сайн хийх. Цаг хугацааны хувьд бол одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал чинь 2024 онд батлагдаа одоо 28 он хүртэл явна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн 5 жилийн хугацаанд ирж байгаа. Одоо нэг 2.5 жил үлдчихэж байгаа тий. Ингээд цаг хугацааны хувьд бол одоо нэг үлдсэн 3 жилдээ энэ бодлогуудыг хооронд нь маш сайн зангидаад явуулж чадах юм бол магадгүй бид өнөөдрийн ярьжсэн одоо үнцэн бий болох гээд байгаа нөгөө үндэсний хэмжээнд яг энэ нэгдсэн нэг бодлоготойгоор байж чадсныхаа үр дүн хэдүүлээ харах байхал гэж ингэж найдаад байна шүү дээ. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг хилцүүлэг маань хүнсний хувьсгал
гэсэн мөртлөө бүрчилсэн хөгжилтэй холбож ярьсныг бол үзэгчд маань маш сайн ойлгосон баг. Энэ хоёр бодлого бусад одоо цагаан алт хөтөлбөр ч юм уу тийм ээ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөрүүд хоорондоо үндсэнтэйгээр одоо нэгдэж нэгдсэн нэг том цогц бодлого Монгол Улсын бодлого болох юм байна гэдгийг ойлгосон гэж ойлгож байна. Тэгээд та бүхний бас хийхээр зорж байгаа энэ ажилд амжилт хүсье. Өнөөдрийн хилцүүлгийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэнд бас баярлалаа. За ингээд манай өнөөдрийн хилцүүлэг нэвтрүүлэг өндөрлж байна. Бүсчилсэн хөгжил брэнд бүтээгдэхүүн гэсэн сэдвийн өрөөнд хилцүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та үзэгчдээ.